Сая өнгөрсөн 3 сард хотын аварга болсон. Тэгээд хотын аваргын ерөнхийдөө орж байгаа тамирчдын ярахад шинэ залуу үед тамирчид маш их оролцож байгаа шүү лээ. Тэгээд 500 гаруй тамирчин оролцож байгаа гэж би ерөнхийдөө сонссон. Тэгээд нэлээд өргөн үрээтэй болж байгаа учраас энэ жилийн улсын аваргаас шинэ залуу тамирчид их оролцох болов бас нэлээд өргөн үрээнд болох болов гэж бодож байна. Тэгээ миний би өөрөө ажил ихтэй байгаад бас нэг Монголынхаа бодибилдингийн хөгжилд совь нэмрээ оруулаад фитнес нээгээд энэ бол ерөнхийдөө бүр эртний л бүр анхны л бодол байсан. Ер нь боломж байвал нэг клуб нээндэ гэсэн тийм бодолтой явж идэг байсан. Тэгээд анх ер нь энэ спортоор сонирхож хичээлж эхлээл тэгэл өөрийн гэсэн клубтэй болов гэж ерөнхийдөө гэж боддог байж байгаа. Тэгээд энэ жил сая 4 сарын 1-нд энэ фитнесээ ерөнхийдөө нэгэд ажиллуулаад явчихна да. Ажилтаа байгаад ерөөхдөө тэмцээндээ бэлдэж чадсангүй, орох хол бодол байсан гэхдээ амтсангүй тэг ямар ч сан өргөн үрээнд гоё болох болов гэж бодож чинь да. За би ерөөхдөө яг нэг бүх спортоор ингэж өсчиж ингэж орсон тийм хөвгтэйсэн. Сакс, хөл бөмбөг, волейбол одоо өөр юу байдیں۔ Тэгэл бүх спортоор ерөөхдөө бол хичээлж үдчихсэн. Тэгээ бүгднгээр нь тэгээд бүхий спортоор хичээлж ирсэн. Бүгднгээр нь ерөөхдөө амжилт гаргаж ирсэн тийм. Ер нь бол өөрөө ерөөхдөө биеэ хөгжүүлээ гоё биетэй болъё гэж аах зорилго тавьж ийн спортод хөл тавьж ирсэн. За тэгээд хичээллээд ингээд хичээлээ явж ирсэн чинь нөгөө нэг хамт хичээлдгээс ах нар юм тэмцээнд ороод үзвэл ямар уу гэл. Тэгэл ер нь спорт руу орсон да. Тэр бол миний яг мөрөөдөл байсан л та. Яг гадагшаа олон улсын тэмцээнд оролцоод төрүүлэхээс илүүтэйгээр Монгол улстай өнөхөө аврах болох бол миний хувьд бол мөрөөдөл байсан. Тэгээ тэр агшин бол ер нь бол хамгийн гоё байсан да. Оролцож исэн бүх тэмцээнүүдээс хамгийн л дурсамжтай сэтгэл хөдлөсөн юм бол гоё л. Тэр хүн болгоо өөр шиг гэсэн сонирхолтой үзэл бодолтой байдаг учраас цөөхөн идэх ангилалтай байхаас илүүтэйгээр угаасаа тэгээд дэлхийдээ өөрөө энэ ангиллууд нь бүгд байдаг. Ингээд ийм байдаг учраас дагаад л угаасаа тэдрийгээ дагаад хөгжүүлээл улсдаа ч гэсэн тэр ангиллуудыг оруулж ирээд олон төрлийн ангил байх нь зөв гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр хүн өөрийн гэсэн пропорцтой өөрийн гэсэн өгөгдөлтэй тэрэндээ тааруулж энэ ангиллаа сонгож бэлддэг. Тэгэхээр олон байх тусмаа олон хүрээллийг хамарна. За мэдээж олон хүн тэр дагаад бэлтгэл хийж байгаа учраас эрүүл мэнд дээр нь хүртэл илүү. Би ер нь л хэрвээ тэмцээнд цаашаа өөрчлөлт явуул байхгүй. Ер нь менс физик ангиллаа л дагна гэсэн бодолтой байгаа тий. Классик руу орох ч юм уу эсвэл боди ангил руу орох ч юм уу тийм бодол ер нь бол байдаггүй. Ер нь хамгийн таалагддаг ангил маань өөрөө менс физик буюу шорт ангил маань ерөөхдөө хамгийн их таалагддаг. Манай хүн мэдээж энэ спортоор бол маш өргөн мэдлэгтэй. Намайг миний ерөөхдөө бүх арыг даадаг тий. Тэгээд энэ спортоор ямар хоол идвэл яах ёстой байдаг тий. Нүрсийг яах ёстой байдаг, тэмцээнд орохдоо ер нь яадаг вэ гэл ингээл ямар бэлтгэлийг хийх ёстой гэл ингээл бүх зүйлийг болвол ер нь бол тамирчны төвшөнд бол мэддэг болсон. Одоо бол сүүлийн 1 сар бол жоохон хичээллэж эхлээд явж байгаа. Түүнээс яг энэ спортоор хичээлдэг хүн бол биш. Хамгийн хэцүү зүйл нь л наа чинь л та тий. Тэгээ Монголд хараахын спортыг дэмждэг байгууллагууд маш цөөхөн. Тэгэл яг өөрсдийн олсон зүйлийг л өөртөө зориулах тийм л байна. Одоогор бол стил бор зүрхээрээ л явж ин тамирчид яг дэмжлэг аваад ингээд цөөхөн идэх байгууллагууд
яг хөө тийм тамирчдыг дэмждэг л дээ. Гэхдээ массын хувьд ер нь бүгд л өөрөөсөө олсон зүйлийг өөртөө яг тэмцээндээ зориулж л явж байгаа. Тэгэхээр тууштай өөрөө явж иж дараа нь эвдгэж байгуулгаал олох бах та тэр болтол одоо өөрөө л тууштай л хичээллэж тий олсон зүйлээ баг гэлтгүй өөртөө зориулаад явж ивэл амжилт үзүүлэх байх гэж бодож байна тий. Тэмцээнд оролцох залуучуудтай бүгдээрээ л ялагч юу гэж хэлмээр тий. Өөрийгөө ялж чадсан энэ бол бүгдээрээ л ялагч. Тэгээд ерөнхийдөө энэ спорт анхлан хөл тавьж байгаа хүмүүст хандаж хэлэхэд бол битгий яараарай л гэж хэлмээр тий. Энэ бол цаг хугацааны спорт. Тэгээд шамтрахгүй, гоё тууштай энэ зүйлдээ тууштай өөрөө дурлаж хичээллээрэй л гэж хэлмээр тий. Амар хурдан үр дүн өсөх бол тий тэр бол хэрэггүй зүйл шүү. Ер нь бол тууштай удаан цаг хугацааны спорт шүү гэж хэлмээр байна. Энэ жилээр нэг орё гэж бодож байсан. Тэгээ яалтчгүй ажил ихтэй байгаад тэгээд бэлтгэл маань ч бага, тэгээ форм муутайс учраас амжихгүй байсан учраас тэгээ одоо бол ахиж усын харахтаар бол авраг болох гэж л орно. Тийм учраас сайн формтой, сайн хичээж, алсуур холоо сайн бэлтжиж орно гэсэн бодолтой байгаа учраас энэ жил бол өнжсөн. Тэгээ эх жил бол орно л гэж бодож байна да.